Зарим үзэгчтэй минь сэтлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ ярилцах цагаа хүргэж байна. Тэгэхээр энэ ороо бид студидтэй Цөмийн энергийн газрын дарга Тэгш Баярыг урьсан байгаа. За бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр Цөмийн энергийн газрыг татан болгохоор болчихсон байгаа. Өнөөдрийн байдлаар та нарын ажил бол хэвэн явагдаж байна уу? Өнөөдрийн байдлаар бол хэвэн явагдаж байгаа. Учир нь гэхээр яг мэдээж засгийн газар бичсэн тухай хууль дээр ерөнхий сайдын шууд хариалтаар байхгүй гэдэг ингээд энэ агентлаг биш байна гэдэг ингээд хууль баталчихсан. Гэхдээ их хурлаар бол эн чинь нөгөө төрөөс баримтлах бодлоготой хуультай юм салбар шүү дээ. Тэгээ их хурлаар бол энэ нөгөө шийдээгүй хууль нь хүчинтэй, бодлого нь хүчинтэй байгаа учраас тийм үү сайдгүй агентлаг мэгтэл гэхдээ ажлаа тасардгүй үргэлжлүүлэг хийж байгаа л. Татан буулгах ямар шалтгаан байгаа юм бэ? Яг татан буулгахыг хүсэж байгаа тэр эрхэм гишүүдээс асуух хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүмүүс бол мэдээж хууль батлах эрхээ мандат аваад гарч ирээд байж байгаа хүмүүсийг хийж байгаа асуудал. Мэдээж яагаад татан буулгах байгаа тухай бол манай мэрэгжлийн хүмүүсээс манай мэрэгжлийн агентээс асуусан зүйлүүд одоохондоо байхгүй л байна л да. Ер нь бол яг дам яриа сонсох юм бол яг нэг Цөмийн энергийн газар гэдэг энэ байгууллага оргил жинхэнэ одоо ачааллын үедээ эрэхтэн л татан болох оролдлого хийж эхэллээдэ гэдэг юм нэг яриа байгаа. Энэ та ер нь ямар шиг юм байлаа сарч байна. Яг нь зөвхөн Монгол дангаараа Цөмийн энергийн газар агентлаг байгуулад ингэж ажиллаад байгаа юм биш л дээ. Дэлхийн улс орнуудад бол Цөмийн энергийн салбар, цөмийн технологийн инхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний асуудал чинь өөрөө геополитикийн болоод стратегийн ачаал тогтолтой ийм салбар л. Бус орнууд бол одоо юу гэдгийг коммунист байснаа дараа нь агентлаг болоод дараа нь одоо Цөмийн энерги яам болоод тэндээсээ эрчим хүч гаргаж авах асуудал ингийн хэрэглээний бүх чиглэлд ингээд хөгжүүлээ явж байгаа л юм л да. Би таны хил тгсэн ярилцлагыг уншсан л да. Намайг унахын тулд Цөмийн энергийн газраар оролдох хэрэггүй гэж тайлсан мөлий. Тэгэхээр та их хурлын даргатай ч юм уу өөр аль эсвэл гишүүдтэй тийм нэг таагүй харьцаатай байдаг асуудал байгаа юм уу? Асуудал нь юу гэхээр зэрэг бидний хувийн харьцааны асуудлын төр ажилд хамаагүй шүү дээ. Уул нь тийм байх хэвээр. Тий. Яг мэдээж ажил өгч шахсан хүмүүс бий. Энэ засгийн газрын үед өмнө нь ер нь бол сайхан шахаж байгаа би өгье гэсэн. Өргөдлөөхт бол татгалцсан байхгүй. Би бол ганц зүйл хэлж байгаа л. Би албан тушаалаас төрөөгүй. Би бол аав ээж сунсан. Хааны алба халаата, эзний алба ээлжтэй ирсэн шиг явж чаддаг байх ёстой. Тийм учраас билээ. Гэхдээ энэ салбарыг ингэж одоо хүчрхүүдүүлэх нь аль зөвхт хүнд хэрэгтэй юм бэ гэдгийг бодох ёстой л доо. Ер нь бол мэдээж Монголд хэрэгтэй биш гэдгийг бол манай Цөмийн энергийн салбарын Цөмийн энергийн газрын дэргэд бий очоод эрдэмтдийн зөвлөл байгуулсан. Энэ шийдвэр хэрэгцсийн дараа бол эрдэмтдээ цуглуулсан, уулзсан. Энэ л манай салбарт хэрэгтэй зүйл биш байна гэдгийг л нэг дугаар хэлж байгаа. Гэхдээ нөгөө манай эрдэмтдийн хувьд бол нэг асуудал нь нөгөө хүмүүс шиг ялангуяа физикчд хэлэм онгор зарлаад ч юм уу ингээд юм эсэргүүцээд ингээд чарлаад байдаг тийм арга шин байхгүй. Ерөөсөө энэ буруу юм байна гэдэг дүнэлт өгчл явчихж байгаа. Ерөн сүүлийн үед чинь уран, шар нунтаг гэл одоо ийд асуудлууд бол өрнөж штэ. Тэгээ энийг гол зохицуулж байгаа байгууллага бол танах л үстэй. Яг нь ер нь бол зөвхөн сүүлийн үед биш юм л да. Зөвхөн 50 жил хөгжсөн салбар. Яг сүүлийн жилүүдэд бол яг мэдээж манай гадаад харилцаа улсын хамтын ажиллагаа их сайжирч байгааг бол улсаас хөлийн зөвшөөрч бас өндөр хөндлөгөө өгч байгаа. Монголд ч гэсэн цөмийн технологийн хэрэглээг мэдээж би бол энэ ажиллагаа 2 жил болж байгаа. Илүү их ойлгохыг хичээсэн. Тэр ажил үрд мөн их сайн гарч байгаа бол судалгаагаар бол гарч байгаа. Манай агентлагийн хамгийн гол одоо 2 үндсэн үүрэг байгаа юм л. Нэг нь бол инхийн цөмийн технологийн инхийн хэрэглээг амьдралд нутагшуулах. Нэг нь нутагчсан хэрэгцээг бол хэрэглээг бол хяналтын мөнгө зогнолт. Энэ нь бол зөвхөн Цөмийн энергийн тухай хуулиар дүрм журмын стандартаар олон улсын атомын энерги агентлагийн заавар зөвлөмжийн дагуу хяндаг, шалгадаг энэ функц байгаа юм. Яг сая сүүлд мэдээж энэ манай салбартай холбоотой учраас энэ хуулийнхаа өөрчлөлтийг бол олж харсан. Ашигт малтмлын газар руу
цацрыг ашиглалттай холбоотой хэсгийг явуулж байгаа юм байна лээ. Төслөөр нь явуулахаар одоо төслийн бэлдсэн байна лээ л дээ. Мэргэжлийн хэлтийн ерхий газар руу цөмийн болон цацрын хэлтийн бэлдээд манай тэр бол цөмийн комиссгээд нэр нь өөрчлөгдөж байгаа ийм л байгаа юм л да. Ер нь бол яг хуу 2009 оноос цацрыг ашиглалтын цөмийн эргийн талаар баримтлах төрөөс оруулах бодлого хууль батлагдсанаар энэ салбар бол нэгдсэн бодлоготой болж олон улс бол энийг бас өндөрөөр үнэлж ирсэн л дээ. Яг хуу энэ салбараа удирдах нэг 2 жил болсон байна. Өөрөө физ хүн би энэ 90 онд Монгол Улсын сургуулийн физикийн төгссөн. Тэрнээс хойш энэ салбартад өгчөөгөө явж байгаа хүмүүс бол хов хүний хувьд бол энэ салбарыг ингэж юу гэдэг мэргэжлэнүүдээс асуухгүйгээр ингэ шийдэж байгаа нь бол тийм сайнгүй ингэ шийдэж байгаа нь өөрөө тийм юу гэдгийг бас нэг тийм алсан хараагүй юм болж байна удаа гэж мэдээж холбогдох хүмүүс нь хэлж байгаа. Түүнээс биш юу гэдгийг юм болж ин болохгүй нэг хэвлэм хөрөл зарлаад ч юм уу ойрлоо чарлаад байгаа юм байхгүй л дээ. Яг тэгвэл би бол манай агентлаг бол өөрөө төрийн мэргэжил албан тангар хөрөс албан агчд төр бодлогоо гаргаад их хурл бодлогоо гаргаад энэгээ яриа явж хат бол бид эсрүүцгээс илүү яаж илүү зөв байх вэ гэдэг тэр саналаа одоо аль биесээр албажуулж өгөхөөр өгч байгаа юм л доо сүлд нөхч өгч байгаа л гэсэн үг шүү дээ. Төрийн бодлоготой салбар шүү дээ. Төрийн бодлоготой салбар дээрээс нь хуультай юм салбар л да. Яг өнөөдрийн байдлаар бол хуулийн хилцээгүй бодлогын хилцээг өөрчлөлтийн хилцээгүй. Тийм учраас агентлаг бол хэвэн ажиллаж байгаа боловч энэ байдлаар явах юм бол мэдээж дээрээ ингээ гişүүд санал хураагаад ингэх юм бол энэ агентлаггүй болох юм байна. Тэ. Цөмийн энергийн газар гэж байснаар ер нь өнгөрсөн хугацаанд хичнээн хэмжээний тусгай зөвшөөрөл олгосон байт. Яг тэ анх одоо ашиглалтын газар гэж багт бол нэг 2009 онд нэг 164 лиценз гэрсэн байдгийг. Цацраг ашиглалтын лээ. Тэгээ яг нэг чинь байнга хянаж шалгаж стандарт нормуудыг хэр зэрэг хангаж байна те хангаж байгаа нь цаашаа хангахгүй байгааг нь хүчин гуулах тэд нөгөө хайгуул хийгээд үр дүнгүй бол буцааж өгсөөрөөж нэг 50 хэдэн лиценз л үлдчихэж байгаа юм л да. Харьцангууд яг энэ чиглэлийн хяналт нэлээд сайжирсан мэрэгсэн. Энэ чиглэлээр бол бас олон хүмүүсээ бэлтгэсэн. Тэ? Ийм байгаа. Ер нь бол энэ салбарын бодлого гарснаар нэгдсэн бодлого гарснаар бол хүний нөөцийн бодлого нэгдсэн болсон. Энэ салбарын гадаад харилцаа бол өндөр түвшинд хөгжсөн. Маш олон улстай хамтан ажиллагааны асуудлыг шийдсэн. Хамгийн сүүл жишээлбэл манай салбарт их том 2-3 зүйл болж байна л да. Нэг нь бол та бүхэн мэднэ Европын зүүн хамтан ажиллагааны байгууллага юу. ЦЕРН-тэй одоо манай салбар тэр дундаа физик техникийн хүрээлэн дээр хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ нь ямар агуулгатай вэ гэхээр ерөөсөө их энергийн физик гэж байгаа юм л да. Бид бол өнөөдрийн байдлаар бол улс орнууд нано технологи гэдэг тийм үү. Тэндээс илүү жижиг түвшинд нарийн технологи болоод цөмийн технологи цөм дотроо тийм үү. Одоо цөмөөс баг каварх байна, кавархаас жижиг хэсэг байна тийм. Тэр бүхнийг судлахын тулд бол дэлхийн улс орнууд бол одоо Монгол улсын төсвөөс одоо хэдэн 100 дахин их хэдэн тэрбум долларыг зарцуулж цөмийн судалгаа Европт хийж байгаа юм л да. Тэнд очиж Монголын эрдэмтэд бид бол одоо жишээлбэл юу энэ салбарт мөнгө хийх битээ хэл энэ салбараа ингээд агентлагийн татан болгож байхад тэнд бол одоо дэлхийн хэмжээний хэдэн тэрбум доллар гэсэн төсөлтөөр Монгол залууч дэлхийн эрдэмтдтэй энэ зэрэгцээ судалгаа шинжилгээ хийх тийм боломжуудыг жишээлбэл гаргаж байгаа. Энэ бол одоо 40 жилийн өмнө бид юу гэдэг Дубнаг Монгол улс Дубнагийн цөмийн шинжилгээний нэгцлийн институтыг Монгол улс хамтарч байгуулж ирсэн хамгийн том одоо хамтан ажиллагааны энэ хөрөө байгаа. Дээрээс нь жишээлбэл бид бол Монгол улс өөрөө юу гэдэг мал аж ахуйн мал бол эрүүл байж хүн эрүүл байна. Энийг экспортод гаргах чадна. Олон улсын адмын хэрэг агентлагт одоо эх 2 жилд бид хамтарч малын өвчнийг уншлах эмчлэх чиглэлд одоо төсөл хэрэгжүүлэхээр тэр нь батлагдсан. 15-20 онд хамтарч ажиллах хөтөлбөрөө бид нар ингээд батлуулсан.
тэрнээс одоо хүний эмчилгээ онцлогооны чиглэлийн төслийг одоо хуучин хэрэгжих төслийг өргөжлүүлэхээр болсон ярилцаж. Тэрний байгуулагчаас хойш хүний асуудал, малын асуудал, Монгол улсын өөрөө уул уурхай орно. Уул уурхаас гарч байгаа юм бүтээгдэхүүнүүдэд хичнээн хэмжээний алдц байна. Бүгдийн тогтоодох энэ бүх зөвлөлийн цөмийн технологиудаас суурилж байна шүү дээ. Тийм учраас энэ чиглэлд одоо нэлийн төвчлэг гарсан. Хүмүүсийн яриад идэх нөгөө цөмийн хог хаягдл гэж асуудлыг хэлээр ороод ирэх юм уу, яах юм уу гэдэг ингээд асууж. Энд оруулахгүй байх хяналтыг тавьдаг байгууллага манайх л. Энэ хөрөөнд жишээлбэл Америк нэгдсэн улстай хамтраад Монголын улсын бүх хөлийн бомбтууд дээр нэг 80 орчим цацрагын хяналтын монитор тавиад хил гайлаар орж ирэх цөмийн одоо хаягдл бол одоо хууль бус бараа тэмдэглэлтийг хориулах одоо энэ ажлыг бас зохион байгуулж хийсэн нэг том дэвшил гарсан. Гэх мэтчлэн ер нь бол яг хуу манай салбараа гадаад харилцаа, хамтын ажиллагаа, технологи нэвтрүүлэг, цацрагын хяналтын ажил бол одоо олон улсын өндөр түвшинд хүрсэн гэдгийг бол үнэлж байгаа юм л. Гэх мэтчлэн байдлаар хийсэн хэрэгжүүлсэн ажил их байна. Орлогч бас их сайн олчдөг юм л шүү дээ. Яг хоо ер нь бол би дээр нэг ярилцлагатаа бас хэлсэн, таамжсан гэж байна. Тийх Монгол улсын төсвийг одоо жишээлбэл 10,000 төгрөг гэх юм бол манайх нэг төгрөг хүрэхгүй, нэг 25,000 хүрэхгүй хэсэг нь л манай салбарт төсөл одоо улсын төсвөөс өгж байгаа юм л да. Эндээсээ илүү тэгээ нэг 3 тэрбум гаруй төгрөгийг жилд одоо 3.2 гэсэн үү? 3 юм уу? Ер нь чинь нэг хэлбэлцэлтэй л байдаг л дээ. Дунджаар л ярьж байгаа юм л. Тэгэл 3 тэрбум гаруй төгрөг улсын орлого болгож ингэж төлрүүлдэг. Ийм байгаа. Тэгээд татвар хураамжаас уу? Яг татвар хураамж, лицензийн орлого гэдэг олон зүйлээс л орно л доо. Ер нь ганцхан цөмөрийн газар биш. Одоо жишээл монголч нэг 28 агентлагтай батлагдлаа шүү дээ. 28 агентлагс нэг өнчим одоо зарим агентлагийн дээшэд бурхан аав явчихдаг заримыг нь одоо доошо загас хав гэлээ гэдэг шиг юм болж байна л да. Гэхдээ зүгээр яг одоо би зүгээр юунд найдаж суuna вэхээр улсын их хурлын гишүүдэд найдаж суугаа. Яг юунд найдаж чинь өгөхээр энэ хуулиа өөрчлөөгүй саналаа хураагаагүй ийм байгаа үед гишүүд ухаалаг хандна гэж найдаж байгаа. Монгол төрийн бодлого үргэлжлэх ёстой. Тэгэхээр энэ төрийн бодлогоо нэгэн тэгээ гар дүрсэн дээр нөгөө дүрсэн дээрээ илүү сайн болгох цөмөргийн тухай илүү сайн болгохт анхаармаар байгаамаа. Тэгээд энэ бодлоготой хуультай тэгээд яг энэ төр үрж байгаа парламент бодлого шийдэл өгж байгаа бол тэрэнд нь одоо агентлаг бол нийцэл ажиллаж явах хэрэгтэй. Төрийн албаа шүү дээ. Зүгээр яг ингэснээр бол олон залуучууд бас төрд ажиллаж исэн мэрэгсний залуучууд төрийн жинхэнэ одоо тангар ус албаа зарим залуучууд бас ажил хуулах шинжтэй. Энэ хүмүүс асуудлыг төр шийдэх ёстой. 90 гаруй хүн гэсэн үү? Яг манайх бол нэг 96 хүн. Энэ дотор бол нэг цацрагын хяналтын асуудлууд байгаа. Технологи нэвтрүүлэх байгаа, ашигт малтуулын асуудлууд байгаа. Манайх байгуулагчдаас нэг лиценз олгоогүй. Яг аюулгүй зөвлөлөөс одоо чиглэл өгсөн дагуу зөвхөн муу хатан төрөө өмчт компани нэг лиценз олгосон асуудал бий. Энэ нь бол би одоо дангаараа лиценз олгодог юм бол байхгүй л дээ. Юу гэхээр манай салбарч их хатуу хяналттай тагнуулын газраас санал аавна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарна. Тэгээ манай мэрэгчлүүд хин нэгсээр байж нөгөө 2-3 жилд ганц лиценз гаргах жишээ нийлэм л да. Тэгээ яг энэ иймэрхүү хатуу чанд энэ зүйл маань битээ сулраасаа энэ төрийн бодлого битээ ингээд эзэмгүйдээсээ технологи нэвтрүүлэхийн чадвар нь илүү одоо чадварлаг болгоход анхаараасаа л гэж хүсэж байна да. Бодхорын ярилцах хугацаа өндөрлж байна. Тэгэхээр таныг дэд сайдад нэр дэвшүүлж байгаа гэдэг юм. Цөмийн энергийн газар татан болох богдчихвол өндөр албан тушаалд ажиллаж байсан үнийг зүгээр үлдээдэг юм аа. Заавал нэг албан тушаал томилж өгдөг гэдэг зүйл яригадаад байх юм. Энэ миний мэддэг зүйл биш. Бас л нөгөө танд санал болгосон зүйл байна уу? Бас л дээгүүрээ л ирдэг зүйл. Одоохондоо надад санал болгох гэсэн байхгүй байна. Нөгөө тийм нэг үст доох хэрчнээ яасан гэсэн нөгөө дээгүүрээ хоогод авчих гэдэг шиг. Дээгүүрээ л ярих биз. Угаасаа оноо салбар асуудлыг бид нэр өгөөр шийдэж байгаа бол яг хуулиа өөрчлөлт нэрээ бас санал авах байхаа гэж найдаж байна. Тий яг үнэ тий. Эцсийн найдварлалтай энэ шүү дээ. Тий. Яг мэдээж энэ хуулийн зөв буруу дээр бас Монгол Улсын ерөнхийлөгч одоо хориг тавьж бий. Энэ үгүй идэх нүггүй юу.
тийм зүйл бол нөгөө биднээс үл хамаар нөгөө галт хэрэг хөдлөөд байна гэдэг шиг л болчиход юм л. Бид нар билетэн байгаад байдаг орч чаддгүй гэдэг шиг л. За баярлалаа танд ажлын өндөр амжилт хүсье. Тэгэд улсын их хурлын гишүүд энэ асуудлаас нухацтай хандна айлгүй дээ. Яг хоо тэгээд та нарт их баярлалаа энэ цөмийн технологи, өндөр технологийн тий хөгжлийн төвчөө болсон, шинжлэх ухааны уурга тарих болсон ийм салбарыг одоо дэмжиж энэ талаас хүмүүс зөв мэдээлэл болгохыг хичээж байгаад нэгдүгээрт баярлалаа. Яг хамгийн сүүлд ярилцлагын төгсгөлд энэ салбараар аяг одоо ойлгохгүй хоошоо тавина гэдэг бол одоо нийлхсэн өвчин гэж намсраад доктор сая Чингис хаан одоо авсан хүн сая хэлж ирсэн. Ийм салбаргүй энэ ийлэхгүй тий ийм яамгүй улс бол одоо яг үндэ улс биш юм аа тий гэж хэлсэн. Тийм учраас та бүхэн одоо гишүүдэд дахиж одоо ингээд албан ёсоор ингээд хичээнгүйл нь урайлахад би бол яг хөө ямар сая хэлсэн албан тушаалаас төрөөгүй аав ээжээс төрсөн хаана бол палат хийсэн албан ээлжид ингээд өгөө явна. Явж бол миний асуудал бол жижиг юм. Тэр бол миний албан тушаал жижиг юм. Харин том энэ салбарыг одоо илүү сайн хөгжүүлэх тийм одоо өөрчлөлтийг хийгээч л гэж одоо уриалмаар, хүсмээр, гуймаар байгаа юм л та. За баярлалаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид ярилцах цагаа үргэлжлэе.